Ардын уран зохиолч Бавуугийн лавгсүрэн Сорвтой бурхан дуул. Чулууг нь ховхолоход бутарсан олон хар хорхойнууд энэ дуулийг ярьж байсныг би тасдчихсан билээ. Тэд сонссон дуулаа мартах гэж 10 тийшээ садарсан. Хорхойнуудын мөрнөөс энэ дуулийг би түүсэн. Зохиогч дээлэндээ өвөртөлсөн салхи бөгтөр уяаны дэргэд асгаж динжигнэн алхах дэндв биенээс нь усаг гэрэлтэм согтов. Холын анирт хөлсөж баргасан нохой хотны цаанаас эзнээ оройтож таньсандаа гимшиж хоньны хашааны сүүдэрт шургаж хонхорцогдсон сүүлээр бие хучиж нуугдав. Хоёр тийшээ савчхад нь хэм алдсан морин туурайн бодлоо соёг чимээнэр хорл хүүхэн харуу нойроос сормос ханзалж хуучин дан дээлийнхээ цэцгийг бужигнуулан эгэлдрэглэв. Хумсны хонь шиг жаахан сар унин толгойноос мултран алдаж хул шаргал үүрийн туяа ханын ширээр нохойны хэл шиг зохойж байв. Хаалганы нугас шархирах төдийхөнд хан хийсэн архины үнэр хүнээсээ төрүүлж орж ирэв. Шүнжин уйлсан нулимсан баартаглаж царцсан лаа. Шүдэнцний гал амсуута балбалдсан гэрэл цацав. Орж ирэвтэй олон сонсох тусмаа жин хүндрээд байдаг. Оёг болсон үгээ урсгаж эхлэв. Савн хуурашсан миний муу ихнэр салтаанда гараа хавчуулаад л унтаад байна уу? Энэ л үгийг сонсоод гаргана гэж зэгсэн юм шиг элбэг халуун нулимс хорлын хацрын зүсэв. Ганцхан надаас болдгүй юм гэж ган хий гэхнээ нүдүүлэхээс айна. Чих хэл хоёр тайгаа тасам артаж чимээгүйхэн шүлсэнд норж сууна. Хүүхдийн зулаа үнэрлүүлж өгдөггүй хар сувай жингэрмэн. Энэ л үгийг сонсоод игшээн гэж зэгсэн юм шиг элбэг халуун нулимс нь эргэж биенд нь шурган хавирган цаагвар нь бөмбөрч халуун голын зурна. Бүрэнхий хойморт зулын гэрэлд туналзах бүжин лам бурхны зөөлөн мэлмийг царайчлана. Ном мэт хоёр уруулна сумаа нууж өмөлзөн нуурын захад ангир ганганахад гурвуулаа даа гэж атаархна. Чир болтол сонссон үлэг чихний хажуугаар салхилна. Чаваас та гэсэн шиг эймэг нь хаяа санжгана. Бойлсон тэнэг нь хөдөлж бурж тайтгардаг дэндв буруугийн шалтгаан сольж бурхандаа агсарч гарав. Будагтай зураг юм уу чи? Бурхан юм уу? Үдээр болсон цээжиг минь үрээр норгооч гэж гуйлаа. Алганы судцаа орооцолтол өвдөг сөхрөн залбирлаа. Адундаа явхдаа хүртэл эмээл дээрээ залбирлаа. Аварсан чинь хаана байна? Бүрэнхий хойморт зулын цаан тунрах бүжин лам бурхны зөөлөн мэлмий тормойно. Өвөр дээрээ тэрсэн өлгийтэй хүүхдийн хөр хиймн цочихвэ гэж хөдлөж байх шиг харагдав. Айл болгонд үр заяагаад алагчилж намайг зовоосон чамайг
Алнаа гэж хэд удаа асуулан үйлийг хатгагч донд сархдын гайгаар үрийн тэнгэр бурханда мэс тушааж алдаслав. Таанчтай чи гэж хорлов. Даралдгаараа намайг ингэхгүй дээ гэж чарлав. Юм бүхнийг ширтэгч бурхны мэлмээ юу ч болоогүй юм шиг дүрлэж байв. Оргисон агсамныхаа горыг амсан дэндв овлог сууж горойж явах болов. Нүглийн туйл үлдсэндээ хахаж нүд болгоноос халирч завах болов. Тэнгэр бурхнаа хүртэл чичсэн тэнэг толгой өөрийгөө хувхайтал зүхэж өрөө өмөртөл гэмшиж яв. Хонгор намрын шивээ давлгаалах цагаар хорл хүүхэн хөл хүндтэй болов. Тажмагнаг хөлтэй хадгамал бурхнаа туж өвөр дээрээ залан аргадаж тасарсан утас болгоныг сэргээж суухтаа татсан учигныхаа тоолон нулимс унгаж мэдгэв. Олон хоног эндсэн тэнэглэлийг хүртэл нэгүүлсэж чаддаг бурхан минь дэндвийг минь өршөөж хайрл гэж аманда өглөж шаглав. Бурхны шарх эдгсэн сайн өдөр бурууг нь өршөөсөн хүүтэй болов. Бурхан айсандаа биш өршөөсөндөө өгсөн тэр хүү борин дээрээ цагаан сорвтой төрөв. Гэгээ хормойлон дэндвийг орж ирэхэд гэр дүүрэн сүүний үнэр хан хийв. Хэм тэгшгэн морин туурайн чимээнэр хорлын хазар дээр инээд зүсэрвэ. Ардын уран зохиолч Бавуугийн лавгсөрн 2003 оны 7 дугаар сарын 24-өөс 28. Уншсан Эрхэнбаярын Баттарж 2026 оны 4 дугаар сарын 28.